Та нар хизээ ирээ. Цагаан сарын дараах бүтээсэний хөнгөлт. Хамгийн гоё нь агаар бүр зүг зүгээр байна. Нэг ч утаагүй. Тэнгүүт оройн цагаар гүөх боломжтой болчихсон. Ингээд гадаа буцаагаад гүйгээд хэлсэн чинь яг нэг намрын мэдрэмж төрж юм. Яг ханаад идгээд шууд цагаан сар болсон байдэ. Тэнгүүт цагаан сараар ер нь жоохон тодорхой хэмжээнд хөөсөн. Тэгээ бас хоосонгүй. Одоо буцаад хатан ноорондоо авахгүй. Тэгэл хуцаа алдаад таашсан. Ер нь бол марафон 42 км 3 хэвгүй гэдэг чинь нэлээд том зөвлөг гэдгийг би сүүлд нь ухаарсан л да. Яа, тэгэл том байсан ч хамаагүй яартаж эцсийн нүгэх гэж үзнэ. Эхнээ зориулна. Өнөөдрөлөөдөө хөл хийж байна. Одоо юу хаалгатай. Гүйлт дэжин дээр төмөр өрөх хоёр нэг ялгаатай юм байгаад тэр гүйлтийг 80% easy хийх ёстой, хөнгөнгүү ёстой. Хөлц хоёр нь бол hard хэцүү нүнд бэлтгэлүүд хийж болно те тасалууд давтангүй. Харин их төмөр өрөлтийг хүнд хийж болдог. Заавал тэ мөнгө ороод их шаардлага. Ер нь төмөр өрөлтөөр мөнгө орчхоор нэг л дотоо мэдрэмж төрөд шүү дээ. Тэгэхээр ийм хүчний дасгалыг хардаас хард гэвэл ер нь их болох байхгүй гэж би бол боддог шүү. Угсаач тэгж үзчихсэн. Тэгэхээр ер нь жоох ийм хүчний бэлтгэлүүдтэй төмөр өрөж бол хард гэвэл өдөр болгоныг хүчин чармаалтаа гэж сая хөнгөнгүүлт хийлээ. Тэгээд явартаач хөнгөн пейс маань бол 5 руу орцоо нэг 5-50-аас 6-гийн хооронд 6 аргач юм. Нэг тэр хавцаа байгаад байна. Өмнө чинь дандаа 6:30-аас бааш байдгээс сайжрал байна да. Өнөөдөр тэгээ жоох толгой өвдөд исэн. Гарч гүүгээл зүгээр болоод тэгэл гүйлт маань дуусангууд толгой баг зэрэг янгиж эхэлж байна. Яг яварч очтой. Тэгээ гүүгэд бол сайхан л болж байна. Зүгээр баг өөрийгөө эмчлээд байгаа юм байна. Тийм өдөр болгоно сав 3 гэсэн зорилгоо бодож явах юм да. Тэгээ энэ удаа түрүү жилийнх шиг амар алдахгүй байна. Тэгээ энэ удаа бол нэлээд локдын байгаа болохоор эргэлзэхгүй өмнө жилийнх шиг бод. Өмнө жил нэлээд том алдсан л та.
Энэ жил бол тэгж алдахгүй. Алтан ч гэж бодох байна. Асууж 3 цаг бол нэлээ ойртоо л өдөр болгон бэлтгэлээ хийгээл авчихсан. Тэгээ энэ зорилгыг биелүүлэх цаг хугацаач наашаа ойртчихин. Тэгээ эндээ хүрэх хүчин чармайлт байгаад байгаа болохоор энэ зорилго дээр хүрнэ гэдэгт бол нэг хэрэгцэхгүй болчихлоо. Хэдий том зорилго гэсэн тэгээд хангалттай хэмжээний ажиллаа гэрийн даалгавраа сайн хийж энэ зорилготой бол нэг асуудалгүй ч юм. 3 сар оршилчлаа. Дулаар ихгүй маа яаж ч. Болтаа байхгүй. Тэгснэ дулаар. Гэт хөнгөт. Тэбэг бодсон шиг. Тэбэг салаад. Яг гоо тав хитгэдэг хэцүүтэй. Тэрс өдрийг алгасцсан байхгүй. Тэгээд мэдээж өглөө тасгалыг хийчихсэн байна. Тэрс өдрийг хэлсэн багтай. Ямар ч хэрэг хийж тэрс өдрийг хэлчихсэн байна. Уучлаарай. Хин тийм болохоор яг үуч ихтэй нэг хүлээ ажилладаг шилдэг болохоор яг нэг хүлээхөө бан болчоо сайжруулах яг үлдээд тусдайдаг гэж хэлээ. Тэгэхээр хоёр хийж чадах хоёр зэрэг ажиллахээс нэг хүлээ тангаа минийг хийдэг ч юм уу. Харис бис гүйтэрс. За холын гүйл 24 км гүйгээс та 16-ыг гүйчиж байна. Одоо хайд 8. Холын гүйлтийн өмнөх өдөр нүүрс устай юм сайн идээд гүүх маргааш нөгөөх юм бол их хэрэгтэй юм байлаа. Өөрөөр хэлбэл ингээд нүүрс усаа авч нөөцлөд биендээ тэгээ маргааш нь тэрийг зарцуулж ин гэсэн үг. Тэгээ тэгэхгүй бол өмнөх өдөр нь хангалттай нүүрс ус аваагүй. Тэгээ маргааш өглөө нь ер нь жоох ядрах шинжтэй байд юм байлаа. Тэгээ гол нь өглөө нас өлөнгүүж болохгүй өглөө тодорхой хэмжээний юм идэх хэрэгтэй. Би өчигдөр хангалттай ерөөс авч чадаагүй маа. Баг зэрэг ядарч байна. Тэгээ нэг жил олж авсан баг. Тэгэхгүй бол холын гүйлтэн дээр усаад гарахлаа хөлдөчөөд байгаа юм. Би чи ингэртэй гэж явчихдаг. За пейс нэмсэ.
Lady. Pushing. I believe I can see the future as I repeat the same routine. I think I used to have a purpose. Then again, that might have been a dream. I think I used to have a voice. Now I never make a sound. I just do what I've been told. I really Өнөөдрийн давтангуйлт бүр үнэхээр хүндийн хүнд зүгийн хэцүү байлаа. 4:15 пейсээр 5 км/гүүгээр темпо гүйлт хийсэн гэсэн үг. Тэгээ ардаас нь 3 минут амраад 4 пейсээр 1000 метрийн 4 оролт хийж байгаа. Темпо гүйлт бүр үнэхээр нав ятраалаа. Давтангуйлтын нэг гоё юм нь олон оролт орно шүү дээ. Тэгээд дуусгаад ирэх тусам интервал бүр амхан болоод. Жишээ нь 400-аар 8 10 метр явдаг байхад яг эхний 4 5 оролт нь хэцүү. Тэгээд сүүл рүүгээ 6 7-оос эхлээд амархан болоод яг хамгийн сүүлчийнхаас нь өмнөх оролт нь бүр хамгийн амархан. Тэгэхээр хүн дасгал хийгээд хэцүү юм хийлгээд ер нь заавал зовно гэсэн үг биш шүү дээ. Жаргаж өгнө гэдэг хэцүү юм хийгээд баг зэрэгчсэн доо жаргал шүү дээ. Нэр хосоор. Ороо өндөг. Яахан тоо. Өдөр болгон өглөө 3 өндөг. Өглөө бүхэхээ өмнө жаахан мэднэ. Нуур цустай мэднэ. Тэгүүлсэн дараа ууртай мэднэ. Орон гүйлт 11 км гүйлээ. Easy хөнгөн нөхөн сэргэх гүйлт юм. Тэр өчтөр хөл хийсэн. Хард хүнд хөл хийсэн. Хүнд дасгалаасаа нөхөн сэргээд явж байна. Хосын гүйлтээ хийсэн про тип. Сайн юм ичээд галбаад гүйлтэн дундуура зогсож өсөд зогсох аюултай. Тэгээ юм мэднэ. Сайн юм ичээд гараарай. Одоо хэд би 4 км.